Уулуурхайн 7 хоног эхэллээ. Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл 2026 үзэсгэлэн нээлээ. Улаанбаатар хотын багангийн сурагчид өнөөдрөөс 7 хоногт 3 удаа сүү уув. Өнгөрсөн 7 хоногт 111 удаагийн ахуйн гал төмөр бүртгэгджээ. Цэрэг зодуулж гэмтсэн явдал дахин гарлаа. Бурайдын баг авахч самбаачуудын хөлөг тэмцээний авраг болов. Ice Club-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Уулуурхай салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26, аж үйлдвэрийн 79, экспортын нийт орлогын 95.4%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74, нэгдсэн төсвийн орлогын 28.4%-ийг тус тус бүрдүүлж байна. Түүнчлэн 2015-аас 2024 оны хооронд 99.3 их 80 төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэний 80% нь энэ салбарт оржээ. Тиймээс улсын хөгжлийг ярихын тулд эхлээд уулуурхайн салбарын асуудлыг зэгцлэх шаардлагатай гэж үзэж байна. Монгол толгой, аялал жуулчлал, AI, интернетийн орчинд одоо үзүүлээд өгөх ч гэх юм уу те. Ийм боломжууд зөндөө. Гэхдээ энэ болгонд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө зөвхөн уулуурхайн салбараас хамгийн ихэнд бидэнд орж ирэх боломж нөхцөлтэй байна. Салбарын асуудлыг хэлэлцэх, бодлогын санал шийдлийг танилцуулах уулуурхайн 7 хоног энхүү эхэллээ. Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл 2026 үзэсгэлэн Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхимын их танхимд гарч байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байна. Улаанбаатар хотын 1-ээс 5 дугаар ангийн сурагчид өнөөдрөөс 7 хоногт 3 удаа сүү уунаа. Хүүхдүүдэд хамгийн шимт ижилтэй сүүг өгөхөд тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд хамтарч байна. Япон, Солонгос, Хятад зэрэг орны туршлагаар сүүн хүүхдийн дархлаа, биеийн өсөлт хөгжил, ой тогтоолтод эерэг нөлөөтэй тогтогдчихэ. Ирэх жилээс 1-ээс 12 дугаар ангийн бүх хүүхдүүдийг хамруулах юм байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 122 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэгдсэний 111 нь ахуйн гал төмөр байжээ. Мөн 2 удаа газар хөдөлж хүний үйл ажиллагаатай холбоотой 9 осол гарсан байна. Эдгээрээс онцгой байдлын аль пагчид 11 хүний амь насыг аврах хамгаалжээ. Сонгон хархан дүүргийн 22 дугаар хороо дотоодын цэргийн тэг 5 дугаар ангид хугацаа цэргийн алба хаагч зодуулж биедээ гэмтэл авсан явдал дахин гарлаа. Урьдчилсан байдлаар өгөнд орсонгүй гэх шалтгаанаар цэргүүд нэгнийхээ биед нь халтсан тогтогдчихэ. Гэмтсэн алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Обладатели Гран-при России по Республике Бурятия. Сочи хотноо болж өндөрлсөн олон улсын авахалт самбаачуудын клуб тэмцээнд Бурайдын шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өвсийн баг аварга шалгарчээ. Энэ нь тухайн багийн хувьд дебют байсан ч 11 багаас төрүүлэхэд огт саад болоогүй байна. Багт анхлан оролцогчоос гадна дуршлагатай авахалт самбаачууд багтжээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.